Сайн байна уу? За тавар даas жирэлсэн. Сайн байна. Манай подкастын шинэ дугаар. Холыг хичтэйгээ ингээ уулзсандаа маш их баяртай байна. Тэгээд дүүн подкаст хийдэг болсон. Олон сайхан зочдтой ярилцчихсан. Тэгээд ерөнхийдөө түлхүү зураачдаг их оролттой. Одоо анх удаага яруу найрагч зохиолч хүнтэй ярилцаж үзэх чинь тэгээд үгийн жинхэнэ одоо урлагаар тоглодог хүнтэй ярилцахаас жоо айж байна. Бити Сандраа. За та баг хөтлөөд явна шүү дээ. Хөөхгүй шүү. За арт хувьсгал гэж подкастыг би өмнө харж исэн. 1-2 удаа гихийг нь харсан. Тэгээд гой чөлөөтэй уран бүтээлчдийн энэ урлагийн амьдрал чинь Улаанбаатарт жаахан зогсонго талтай юм шиг санагддаг шүү дээ. Чи тэгж боддгоо? Тэгж боддог. Боддог тий. Ягаад тэгэхээр айл ч үеийн уран бүтээлчд тийм ээ. Яруу найрч нь байна уу, зураач нь байна уу, за энгийн хүмүүстэй аялагчийн байдлаар ингээл гадны ингээд гой хотуудаар ингээл явах чинь Парис орлоо гэхэд чинь яг жинхэнэ нөгөө хороо дэлхийн урлагийн яг жинхэнэ голомт байсан голомт гэдэг хот мэдэгдэг тий. Тэр олон гоё музейнууд луур за Орос руу явлаа гэж Эрмитаж, Тричковын галерейч гэдэг юм уу. Тэр олон сайхан музей галерейнуудаас гадна ерөөсөө тэр амьдрал нь өөрөө урлаг болчихсон. Ийм юмар бид нар яг Улаанбаатарт бол ангаж өгдөг байхгүй. Яагаад ангаж өгдөг вэ гэхээр бид нар одоо ингээл Монпарнасын гудамжинд Флабер нөгөө Бовари хатагтай бичдэг тий. Тэрний гоё кафед суугаал, цагаан гата цай уугаал. За эсвэл магадгүй Мане Клод Манегийн зурж исэн олон одоо измийн урсгалыг одоо бий болгосон төлөөлөгчд энэ кафед орж ирж иддэг байла. Энэ гудамжинд улаандар суугаад тим зураг зурж илээч гэдэг юм. Ингээд гудамжны одоо болон тохой болгоно ингээд төвхтэй байдаг те. Өөхтөвхтэй хамгийн гол нь тэрийг гоё хадгалж чаддаг тийм үү. Гэтэл манайх яадаг вэ гэхээр энэ олон сайхан барилгаа ерөөсөө бүгдийг нураадаг. Ерөөсөө бүх одоо энэ гандангийн дэнжтэй азар нэг юм байж ин гэхдээ гандангийн дэнж дээр хуучны одоо жинхэнэ хүрээл ам нарын те зурж исэн зураачтайхан ч юм уу ном бүтээлээ хийж исэн хэлний мэрэгдийнх нь тэр буйрын суурин бол ерөөсөө арчигдсан. Тэгээд энэ гудамжаар явхад гонигтай би юу хэлэх гээд байна вэ гэхээр манай Улаанбаатар бол тийм урлагийн хот биш байна. Тэгээд нэг ингээд сүүлийн олон жилийн хошин шогоор нүдчихсэн. Тэгээ нэг олон хосолдуучин дуучдын тоглолтоор нүдцсэн. Тэгээ энэ дунд бол энэ арт хувьсгал гэдэг өөрөө чинь явуулж байгаа тэр бол хувь хүний тэр нэг индивидуалист байдалтай бодгол чанарыг илүү их гаргахад зориулсан тийм подкаст юм байна да гэж би харж байгаа. Тий, одоо жишээ нь урлагаар дутж яана гэдэг ба шүү дээ. Зан уцрын музейг үзээгөө бүр ингээд дийлэнх нь байгаа шүү дээ. Тэгэхээр бас гонигтой байгаа. Тий, хичнээн сайхан музей үлээ тий. Зан уцрын музейн одоо хэдэн онд яг ямар хин гэдэг архитектор барьсан зэрэг би эртэд бас нүдний холгоор хараад л явж исэн. Тэгсэн ямар сайхан түүхтэй, ямар сайхан барилга уу тийм ээ. Тэгээд энийг ерөн зүгээр урлагийг танилцуулна гэдэг чинь бас явж энэ төрөөсөө илүүтэй тэр ээж аавах нь гэр бүлийн том хийх ёстой зүйл юм байна. Хүмүүс бол юу гэж боддог вэ гэхээр за манай хүүхэд ямар зураач болох энэ музейг үзээд яах юм чи гэдэг юм уу тий. Энэ чи тахир тутан хүмүүс, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бид нар бий болгоод байгаа байхгүй. Өнөөдөр англи хэллээр нүдэл гадаад одоо хятад хэл сургаал ч юм уу. Эсвэл юу хийгээд идэг физик математиктай сайн болгоё. Эсвэл манай хүүхэд одоо инженер болгоно ч гэдэг юм уу. Гэтэл яг жинхэнэ уран зураг ойлгодог инженер, хөгжим ойлгодог, хөгжим сонсоод мэдэрдэг эмч энэ төр байх юм бол тий манай нийгэм өөрөө бүрэн дүүрэн болж ирэх байхгүй юу. Тэгтэл өнөөдөр ингээд нэг мэрэг юу гэдгийг за шүлэг бол хүнийг бодоход сургадаг тий ярихад сургадаг, сэтгэхэд сургадаг. Уран зураг болохоор хороог харахад харцаараа мэдрэхэд сургадаг. Хөгжим болохоор биднийг сонсож сургадаг, бусдыг сонсоход сургадаг байхгүй. Гэтэл энэ гурван үндсэн боловсрал хүнд төлөвшөөгүй байж ээж бусад юмыг одоо ингээд хүчээр тулгаад хийгээд энэ ерхий боловсролын сургуульч гэдэг юм уу бусад боловсролын бүх институтуудад ингээд тулгаад байгаа нь
их өрөөсгөлдөө. За тэгтээ яадаг вэхээр мэдээж одоо ингээд ерөнхий боловсролын сургуулиудад сайн багш нар байгаа. Даанч эдгээр маань нөгөө тэр нэг ерөнхий боловсролын сургууль гэдэг рамкнаасаа энэ жаазан дотроос хальт сэтгэхгүй байгаа да бас хэцүү байдаг. Олон сайхан багш нар байдаг л байж таараа. Олон зураачид төрж гин, олон уран бүтээл гарч гин. Хамгийн одоо хэцүү зүйл нь миний түрүү хэлснээр хот маань өөрөө нийгэм улс маань өөрөө хорт тийм хар утаанд ингээд бүрхэгдсэн. Дээр үнийг үлгэр байдаг штэ нэг саарл тоосонд ингээд унтцсан үлгэрийн хот тий. Тэгээ тэрийг яаж ингээд сэрийхөө бүх хүн ингээд хөшөө болоод ийм юм шиг тийм зогссон амьдралтай манай Улаанбаатар бол тэгээд юу ч гэдэг юм дээ юу бүр урлагийн битгий юу урлагийн болчиход шүү дээ. Ерөөсөө тий байхад хорт утааны багтай амьдрмаар тийм хот болчлоо шүү дээ тий. Тэгэхээр одоо яг ийм үед нэг тодонг содон аялгау чанга одоо тэр чанга хашгирж байгаа гэдэг утгаараа биш. Үнэн үг хэрэгтэй. Тийм нэг юм болчихжээ гэж харж байна. Харин тий. Бид нэр бас үнэн худлаач ялах авчтай. Бас нэг талаараа тий ингээд гэхдээ акцент өгөх юм дээр акцент өгдгүү төлөө шуураал тий. Яг нэг гол асуудал тий. Хүний амь настай холбоотой утаагаа ерөөсөө мартцсан тий. Өвөл зөнгөө одоо ингээл 8 наадам эсвэл нэг бол одоо өвөл болохоор гинт утаагаа ярьж эхэлдэг. Тэгэхээр ийм нийгэмд байх юм чи бид нар яаж гоё Марк Шагалыг ярих юм? Яаж гоёг ярих юм тий? Яаж одоо ингээд бид тэгэл нэг хүн бүхэн л одоо юу гэдгийг дэлгүүрүүд дээр нь дүүрэн Климтийн зурагтай аягнууд байгаа л тий. Ван Гогийг ингээл альчуур малчууртан дээр байгаа л Европоос авчирал зараад за үнэхээр гоёо яг энэ бол гоё тий. Одоо чиний Самсон центр гоё штэ Фридэ Каломалтай тий. Гэсэн чинь яг бидний амьдрал яг энэний эсрэгцэл. Энэ юг надад санагдуулдаг юм гэхээр декадентуудын нөгөө баруун өрнөдрөө дөрвжсэн 1917 оны хувьсгалын үе тэрний одоо өмтгөл үе шиг яг манай энэ үе ийм бас саарл төгшүүртэй биенийг харцсан сэрдсэн тэгээд нийгмийн нэг анги давхарх нөгөө анги давхархын дээр гарах гэж улайр нь тэмцсэн тийм яг үе. Тэгээ хамгийн гэрэл гэгээтэйнүүдээ харанхуунууд нь устгаж байгаа тийм үе надад санагддаг. Хоёр дахь асуултаа ингэж асуумаар. Урлаг ер нь яна би зөндөө юм ярьсан чинь чиний дөнгөж хоёр дахь асуулт. Дөнгөж хоёр дахь асуулт. Урлаг ер нь яг хүнд төрлөختөн. Сквал хүнд ямар хэрэгтэй? Яг нэг ч юм чухал хэрэгтэй биш юм шүү. Ингээ ууж иддэг хоол унд биш. Тэгээ яг ягаад тийм чухал? За яхаа хүн биш те аратан амтнаас ялгаатай мөрөөддөг байна. Уран зөгнөлт сэтгэлгээгээр амьдрдаг байна. Хэрвээ бид урлаг гэж зүйл байхгүйсэн бол бид нар яг л чон юм уу, хойно юм уу, арслан юм уу, аалз юм уу те гэрэлт зоох юм уу тийм л нэг жижигхэн амьтдын хүн тус бүр нэг тиймэрхүү л амьтан л байх байсан. Харин урлаг бол биднийг жинхэнэ бидний хадны энэ бичээс биш үү? Хадны бичээсийг хамгийн анх хийжсэн тэр хүнд мөрөх хэрэгтэй байхгүй бид нар. Ягаад тэгэхээр бид бол амьтан биш гэдгийг тэр анхны зургаараа тунхагласан тий. Тэгээд тэр анх зурсан цагаас хойш өнөөдрийг хүртэл хүн төрлөختөн урлагтайгаа дүрслэх урлагтайгаа ингээ хөгцөөр иж байгаа. Тэгээ энэ завсарт бол олон одоо агуу суутнуудын нэрийг дурдж боловч тэр бүгдийг манай үзэгчид бол мэднэ. Хамгийн гол нь бид нар энэ өндөрлөгөөсөө буцаад сэтгэл зүрхэндээ тэр бүр хадны зураг зурдаг байсан үеийн бүдүүлэг тийм ээ хит энгийн хит нигилист буюу үгүйсгсэн хит натурализм буюу бодчихлсон тийм сэтгэлгээрөө бас буцаад орж ийнү да гэсэн тийм сэтгэл төрдөг. Урлаг утга зохиол ерөн зүгээр уран зурагч байна уу хөгжимч байна уу утга зохиолч байна уу хүний сэтгэлийг одоо нэгэн эрэг механизм гэвэл эннийх нь хамгийн одоо гол тосолгоо. Хэрвээ энэ тосолгоо хэрвээ энэ шингэн тос хэрвээ байхгүй бол хүний нийгэм болоод хүний энэ хоорондын харилцааны механизм бол хягтнаад хавраад үл ойлголцоод
Тэгээд ерөөсөө л урагшаа явах байлаа шүү дээ. Урагшаа явуулж идэг зүйл нь ерөөсөө урлаг утга зохиол өөрөө. Тэгж боддог. Сэхэтэн сквол бусдаас арай өөр сэтгэдэг те. Магадгүй нийгмийнхаа болохгүй байгаа юмыг шүүмжилдэг тийм улсуудыг одоо үеийн үед те бүх цаг үед л ер нь ингэж хэлмэгдүүлэх явж исэн үү гэж асуумаар байна. За яг хоо ялангуяа миний мэдхээр уран зохиолын хүмүүс их хэлмэгдсэн түүхүүд айгүйх байдаг шүү дээ те. За танай уран зургаас бол харьцангуй гайгүй л те. Харин гайгүй би бас яг байх нь байдаг гэхдээ тийм айхтар бас байгаа. Тэгвэл ер нь одоо яг миний хувийн амьдралтай холбоотой зүйлийг л өөрөө холбож асууж явах шиг байна. Тэгэхээр яг ер нь түүх бол ирээдүйд ингээ бүх юмыг байранд нь тавьдаг тийм үү. Тэгээ энэ түүхийн байранд нь тавьдаг тэр зүйлд бүх юмыг даатгаад орхичиж болно. Нөгөөтэйгөр хүнийг заавал шоронд хийдгүү маа гэхэд заавал уран бүтээлийнхний эрх чөлөөг хасч хязгаарлагдгүй юм а гэхэд бас өнөөдрийн нийгэмд хичнээн олон зураач болох ёстой хүмүүс өнөөдөр аяг хоолныхон төлөө гайгүйхан шиг цалингийн төлөө гадаадд ажиллаж амьдарч байна вэ. Энэ бол бас л хэлмэгдүүл штэ. Хичнээн олон хүн улс орносоо дөрвээд өөрийн гэсэн үүргүү энэ тентхийн модонд одоо нисч яваа шувуу нэг тийм дуу хоолойгоороо жиргэж донгодож уран сайхан дуугаан бусдад түгэж чадахгүй хаа. Ягаад тэгэхээр тэр чинь өөр хүний мод юм чи. Монгол гэдэг модноос их олон шувуу дайжаад өргөчлээ те. Тэгэхээр Монгол гэдэг өөрийн молберт нь ерөөсөө ер нь молберт шүү дээ. Монголын нөгөө модон морьтой сүлдний нэг загвар шиг санагдж байна. Гэтэл энэ молбертыг ёстой нэг дөрвөн хөлөөр нэг хатруулдаг те. Урагшаа нь явуулдаг тийм Монголын дүрслэх урлагийн хөгжлийг төдийгүй Монгол хүний тэр сэтгэлгээг урагш нь явуулдаг, хөгжүүлж яадаг. Бид нар өөрсдөө дэлхийд гайхуулахар хэмжээний хүмүүс байхгүй юу? Тийм ээ. Одоо энэ юунуудыг харж байгаа үстэй энэ гадагшаахаа манай монгол хүн гадагшаа гарах тусмаа л алдартай улам их амжилт гаргаал тий. Юм бүхэн дээр Монголын нэрийг энэ манай залуучууд бол үнэхээр мундаг гаргаж байна. Тэгэхэд хэрвээ яг энэ цөөхөн ард түмнийг ийм авьяаслаг, ийм ухаантай ард түмнийг жаахан ч гэсэн гээд хайрлаад, жаахан ч гэсэн дэмжиж өгөх юм бол манай бүх салбар хөгжинэ. Харин одоо бол үл тоолтоор хэлмэгдүүлж байна. Хар утаагаар, хор тавдраар, үнийн хөрөгдөлтөөр, ядуурлаар, авилга хулгайгаар, төгжрлээр тэгээ энэ олон юмар хэлмэгдүүлж байгаа учраас хэрвээ өнөөдрийн нийгмийг одоо зураг гэх юм бол би маш том өргөс тор тэгээд нэг зоон зурнаа. За зурнаа гэснээс та бас зурсан байлээ. Тий. Маш сонирхолтой тийм түүх над сонсогцоо одоо тий. Одоо зургуудаа авчирсан байна. Энэ зургууд одоо яаж бүтв хизээ бас үзэгчдийн хүртэл болох вэ? Тусгаарлагдсан байдалтайгаар 2 жил 8 сар боллоо шүү дээ. Энэ хугацаанд 2 ном бичсэн. Тэгээ 2 ном бичснээ дараахан тарих гэдэг чинь өстэй нэг улайдсан утастай плетик шиг ингээд шүүнж өдөрч ингээд нөгөө бодлоосоо болоод амархгүй байсан. Ягаад тэгэхээр тэнд чинь нөгөө юуны олдцоор ном юу гэдэг гар утсаа ингээл ухаал хүн чинь бас хэрэгтэй мэдээлэл авчин. Гэтэл яг эргэж бодоол яг юунаас нь хөөж юу илээ тэр чинь тэгэд хэдэн онд гарч илаа. За тэр чинь тэгжээлээ гэдэг нөгөө өөрийнхөө тэр нэг ремеморийг ажилуулт юм байна л да. Буцаж ингээд нөгөө санах байгууламжиндаа их тийм баахан хогийн савндаа хийцэн юм аа хүнтэл ухаал ингээл хүнийг хайцсан юм а тэгж ирдэг штэ. Архив багс. Тэгсэн чинь бүр ингээ ядраад тэгээжсэн чинь би хүүхдүүдтэй 25 оны шинжилээр 24 оноос 25 онд шилжих шинжилээр хүүхдүүдтэй би хол Австрали руу мэнчилгээ явуулсан. Тэгээд жоохон хүүхдүүд учраас миний ач нар тэд нартай ингээд лайлан ингээд зураад ингээд явуулдаг хүн тус бүрийг зурж байгаа ингээд явуулсан чи манай гэрийнхээ харжаад хүү чичнээс мундаг зурж болох юм биш энэ төр гэдэг байхгүй юу.
Тэгээ манай тэнд байсан хориглол эмэгтэйчүүд ч гэсэн үсээ. Тэгээд нэрээвээ би зургийг зурхад нэг тийм ер нь харандаа үзэг барьж байгаа өөрөө процесс нь өөрөө хүнийг их амраадаг те. Яг би нэг ажиллаа хийж энэ да. Би яг өөрийнхөө байранда байна да гэд гагцхөө хийж байгаа үйл нь өөр арай нөгөө баг бодуулж тайвшруулт юм байна зураг бол. Тэгээд нөгөө зураад эхэлсэн байхгүй юу. Хамгийн анхны зургууд бол хүн ер нь тэгээ сээжиндээ байгаа хамгийн ойрхон байгаа юма зурд юм. Би ихлэ охиноо зурсан. Охин маань нөгөө намайг миний одоо цүнхтэй бодог шунхыг ингээд эзгүүд ирсэн чи бүгдийг нухаад нөөр амн галтартцсан. Тэгээ миний төвфлийг ингээд өрөөсөө хөлдөө угалцсан нэг инээдми юм ухцсан байхгүй. Тэгээ тэр нь надад хамгийн түрүү санаад ороод хамгийн ихний зурсан зураг бол охино зурсан. Тэгээд тэрний дараахан ер нь ингээл аянда нөгөө багчсараа ориглолт булаг гэчээр цаанаас ингээл ориглол одоо би тэрийг зур гэсээр алгуурхан зохиолчд руугаа ороод алгуурхан одоо найз нөхөд рүүгээ ороод алгуурхан дэлхийн сонгодгууд руу ороод тэгээд алгуурхан нөгөө сэтгэлд явж идэг нөгөө өөрсдийнх нь бол зураг байхгүй шүү дээ. Жишээ нь Чимээ хан дөржиг бид нар ямар хуу байдаг вэ? Хуучин архивд үлдсэн түүхэн хуучин зураг ганц нэг харж ирснийг санаад за нэг иймэрхүү хүн байсан гэд тэгээ одоо Чимээ хан дөржиг зурдаг ч юм уу хэнийг хотгойдын чингүн живийг зурдаг ч юм уу ингээд нэг 100 гаруй зураг зурсан юм а балын харандаагаар үдээстэй зураач сайн мэдэх байх оюутнууд сайн мэдэх байх тийм зургийн дэвтэр дээр зурж эхэлсэн. Тэгээд юу юм бэ лээ зураг зурхад биштэй нэг гоё цаг хугацааг чи яг өөрөө зогсоож байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Зураг зурхад чи өөрийнхөө доторх энэ сэтгэлийг үгээр гаргадаг байсан бол те надад бас дахиад нэг өөр сувг нэгдсэн юм шиг маш их тайвширдаг. Тэгээд юу гэдгийг альва зүйлд их нямбай ханддаг их юу гэдгийг надад юу вэ нүү тэр мэдрэмж их өндөр байдаг байхгүй бүр илүүдсэн бүр ядаргаа болтлоо бүр юу ядаргаатай. Тий тэгээд нэг илүүдл энерги чинь бохимдол болдог гэдэг чтэй. Яг тэр бохимдлаараа зурсан зургууд голдуу их орончдын зургууд байсан. За голдуу юу гэдгийг миний бодож явж идэг сэтгэл дотор шаналгаа болоод исэн тэр зүйл гарцсан чинь би гэж нэг сайхан ямар гоё юм бэ. Би ингээд зурчиж болох нь шүү дээ. Би одоо юу гэдгийг мэдээж миний зургуудыг жинхэнэ зураач хүмүүс хараад холом яхаа ингээд нэг зурчт юм байна гэд ингээд хэл байх л да. Би ер нь зураач хүнд нэг олон үзүүлээгүй. Хамгийн гол нь би өөрийнхөө доторх сэтгэлийг л тэр зургаар гарч байгаа нь надтай том олз байсан юм аа. Тайвширж ингээд тэгж штэ тий. Бичих зурх хоёр ялгаатай байна уу? Ер нь бичгэд бас тайвширдаг. Эсвэл улам одоо стрессчдэг ч юу. Үгүй яг бичээд сүүлчийн цэгээ тавьж яхад тайвширдаг. Зураг дээр болохоор илүү тийм удаан илүү гоё нандин нялуун үйл ажиллагаа. Тий тэрнийг зураас одоо нэг жижигхэн цэг за нэг хажуу тишээ нэг зураасыг нэг арай өөр болгочиход энэ бол илүү их тийм бүр агуу хөдөлмөр. За би энэ зургнаас жоохон хэд хэдэн зураг онцлог тохио. За. Тэгээд одоо тэр газар их үү ямар газар тэр газар хүн ордгоо газар байгаа шүү. За тэр газарт байна шүү дээ. Сайн муу сайхан муухай дэлхийн бүх сонгодог суутнууд орцсон. Одоо тэгээ хэлчихлээр улан өөрийгөө тэглээ гэж хэлэх бах та. Жишээ нь одоо та дандаа ингэ төсөөлж байгаа шүү дээ. Харандаа цааснаас өөр юм байхгүй тий. Одоо жишээ нь энэ хотгойдын чингүн жив. Энэний надад нэг маш сонирхолтой нэг харагдсан юм. Мэдээж ингээд сүгдүүлээс суудсан гарын ардан зангидсан юм байгаа. Гэхдээ нэгэн зоосны нөхөр ерөнхий нь харахаар яг шуу шиг харагддаг. Хоёр өөр над үнцгэр харагдаад байгаа байхгүй. Ингээд нүдээ багсгаад юм харахаар яг энэ яг нэг суучихсан шуу шиг тий. Угаасаа тэр амьдрал нь тийм л юм чи. Тий. Би бол яг тэгж бодож зураагүй. Яг тэгж хэлсний чин дараа ингээ харсан чинь нэрээ тийг санагдаж байна. Энэ дээр бол надад би юу гэдгийг яг эрэгтэй хүн тий. Эрэгтэй хүн яг ямар байдаг үлээ гэдэг энэ одоо энэ ингэр цээж тохой тий. Биеийн анатомиг одоо Леонардо да Винчи тэгж айхтар судалсан нь бол аргагүй юм байна лээ. Тэр өөрөө ирэхгүй нэг төсөөлөөд
Тэгээд судас шүрмс нь яаж гөрийж төвөж гарах уу? Яаж нулимс урсах уу? Яаж одоо ингэж нойтон байгаа энэ танин миний өмнө энэ халуун хөлс ингээд зууралцсан хөлс бидээгүүр бөмбөрч гарах уу? Юм бүхэн дээр их бодох хэрэг гард юм бэл. Тямны талбайн урд зоосоор нэг зоосны хөлний юм бол их зүгээр биш үү Антон дайжгүй шүү. Би энэ тохоондоо их байрлалд шүү дээ. Сайртай юм шиг тохоо байгаа. За. Дахиад цаашаа явна. Зөндөө байгаа. Зөндөө зургууд байгаа. За жишээ нь. За энэ бас айхтар улс төртөө болохоор зүгээрээ. Зүгээр үү? Зүгээр шүү дээ. Юу н. За. Чи Манлайван дамжин сүрэн байна тэгээд. Элэг зүрхэндээ шарахтай хас төрийн тулгуур ба бусдна гэж байна. Яг би өмнөх цагийн бүх ерөнхийлөгчийг зурсан. Эднэр бол Монгол улсыг 30 хэдэн жилийн хооронд ямар болгосон байна. Тэгтэл энэ хүн энэ ганц Манлайван хас төрөнд тулаад энэ хас төрийн тулгуур гэдэг бол ард олонний хайр энэ төрийг чинь өндөр байлгаж байгаа юм. Түүнээс биш тэнд гарч ирсэн ард олонний хайрыг үгүй хийж ард олноо байхгүй болгож байгаа. Ард олонныхон баялагийг тонуулж байгаа тэр хүмүүс бол зүгээр өстой нөгөө уулныхан гэдэг утгаараа зурсан. Ер нь ингээд үеийн үед л ийм сайхан хүчрхэг ирчүүд, бүсгүүчүүд те Монгол улсыг одоо өдөө зэрэгтэй авч явж байгаа шүү дээ. Одоо бид нэр одоо хүртэл байж байгаа чинь бид энэ хүмүүсийн ач тус. Тэгээ энэ хүмүүс одоо байгаа болов би одоо ингээд одоо хүртэл яа гарч ирэхгүй нь одоо гарч ирэх цаг нь одоо болцсон гэж хараад байгаа байхгүй. Байгаа шүү дээ. Байгаа зөндөл хүмүүс байгаа. Магадгүй одоо ингээд бид нар юм бүхнийг бас их юм хар өнгөөр те харлуулж бас болохгүй. Төрд ч гэсэн өнөөдөр арга ухаанаа олохгүй. Тэр мөнгөний дарамтанд орцсон, барьцаанд орчихсон, гадаадын барьцаанд орцсон. Бие бинийгээ барьцаалчихсан энэ олон улс төрчид дунд ч гэсэн гэрэл гэгээтэй ганц байтугай хүн байгаа гэдэгт би итгэх дуртай. Тэгжээж л Монголын төр оршиж байгаа шүү дээ. Тэ тэгээд төр гэдэг чинь зүгээр 3 одоо агаараас авсан 3 үсэг хэрнээ ард биднийхэн сэтгэлд бол эн чинь ээжүүдийн маань сүгэн өрөөдөг аавын маань одоо залбирдаг тий хэдэн үеэрээ монголчуудын хамгийн дээд өндөр хөх тэнгэр тэгээ төр маань л байгаа гэж боддог. Тэр төр болохоос биш зүгээр өнөөдрийн нэг хэдэн боловсралгүй, харанхуй, урлаггүй, соёлгүй тийм хүмүүсийн тоглож байгаа төр бол тэр төр биш шүү дээ. Тийм учраас төрийг бол муу хэлж болохгүй. За энэ зураг дээр за наад чи уг нь триптих юм байгаа шүү. Ингээ том зураг шиг триптих цуврал 3 зураг. Нацаг дөрж пагам дулам 2 байгаа. Нөгөөх нь нацаг дөрж шоронд байгаа. Энэ нацаг дөрж шоронгоос гарсны дараа. Тий, гарсны дараа яг нас орж байгаа. Энэ 1937 оны 7 сарын 13-ны өдөр Бөмбөр ногоон театрын наан сургаахан хашаад түшээд өвөр дээр нэм дунд гарын жижиг мөнгөн аяг олцсон тэрэнд нь борооны тусаад исэн гэж нөгөө миний Монгол ардын суут жүжигт одоо бас нэг өгүүлэмж болсон энэ зүйлийг нь зурсан юм а. Нацаг дөрж өөрөө 2-тай шоронд орсон 1937 онд нас орохтой 31 настай байсан. Тэгээд дөнгөж жил 15 наснаас эхлээл ардын хувьсгал ардын засгийн төлөө тэмцэж энэ их хэл соёлынхон төлөө богинохон хугацаанд маш их зүйлийг хийсэн. Монгол төрийн ч гэсэн одоо том сэхэтэн байсан. Үндсэн хуулийн одоо эхийн нарийн бичгээр ажиллаж исэн шүү дээ. Их залуудаа. Тэгээ 31 наснда ингээд нас орчихсан. Энэ нацаг дөржийн сэдв бол ер нь насан туршаа надтай ингээд холбогдоод явдаг. Юугаараа холбогддог вэ гэхээр энэ хүнийг монголчууд ойлгож ээж бусдыг ойлгох хэрэгтэй. Энэ хүнийг давж, энэ хүнийг хинж биш гэж боддог хүмүүс бол тэгээд ер нь зайл цаашаа гэмээр байдаг байхгүй. Ерөөсө дарганч байна уу, цэргэнч байна уу, ерөнхийлөгч байна уу, ерөн иргэнч байна уу, нацаг дөржийг л ойлгоогүй л чи адгийн амьтан л байхгүй. Эндээс ингээ борон туслууд нь зарим нь лаа шиг харагдаж байна тий. Зарим нь ерөөсө тэр ганданд сүүлчийн гэрэл унтарж байна. Өвгөн хутагтууд энэ арга яснууд харагдаад нөгөө. Тий. Ягаад тэгэхээр энэ Бөмбөр ногоон театрын өмнөөс л хамгийн анхны баримтчилгаа чи 1937 оны 10 сард Бөмбөр ногоон театрт анхны 14-ийг цаазлах хурлыг хийгээд тэгэд тэндээс чинь Монголын
30,000 гаруй хүн хилмигдэж, буудуулж 10 жилээр шоронд орж ингээ амь амьдрал нь байхгүйсэн. Энд Монголын алтан ургийнхныг одоо сорчлоо түгээд дууссан байлаач боддог сэтгэдэг бүхэн энэ махны машинаар орсон. Тэгээ яг энэ дээр би нэг зүйл хэлмээр байдгийн. Александр Солженицын гэдэг нөгөө Оросын зохиолч шүү дээ, Нобелийн шагналд. Тэр өнөө баруунд гарчхаад 1960-аад онд одоо нутаг орноосоо хөөгдөж гарчхаад эргэж ирэхдээ 1990-ад оны үе дөнгөж ихэнх үед ирэхгүй удаадсан байхгүй. Тэгээ яагаад ирэхгүй байгаа гэсэн би коммунист намыг унахыг хүлээж байна гэдэг. Коммунист нам унаагүй бол ямар ч одоо перестройка гласность байгаад нэмэргүй гэж хүлээсээр байгаа. Тэгээд л дараа нь коммунист нам байхгүй болсны дараа ирсэн шүү дээ. Тий. Ер нь унна гэдэг бас мэдээдсэн байна тий. Тий. За тэгээ би түрүүн хэлсэн нэг бидний нөгөө нэг илүүдл энерги бухимдал болдог гэдгийгсэн шүү дээ тий. Тэгээд илүүдл энерги гэдэг юм уу шаналн, зовлон дотоод бодол маань өөрөө ирэхгүй нэг юм хитэн зураг зурулсан юм байлгүй дээ. Энэ галзуурсан гал өхөржил гэж Содон Балжрын буян нэмэх энэ бас л 37 оны 10 сард анхны 14-т цуг ачаана машин дээр ачиж яваад тэгээд Бердэнтэнд доороос юм хашгираад ахаар нь бууны бөксөөр тархирон зохиод аманд нь алж урж ихэд тэгээд нас урдсан. Сэхэтэн тухайн үед англи твитэн пальто өмсдөг 3-4 хилтэй юм сэхэтэн явсан. Тэгээд бид рүү зэрс хитл эргэж харж энэ юу болж гэн гэж эргэж харж байгаа. Галзуурсан гал өхөрж жил бол 1937 онд тохиосон гал өхөр жил. Тэгээд энэ өхөр гэдэг өөрөө мухгийн харах уу? Мухгийн харах уу Монгол орныг нөмөрч үнний нар шалбааг дунсан тэр доор харагдаж шиг байна тийм ээ. Тэгээ энэ доо ям буюу энэ бусдын гадаадын геополитикийн бодлогоор цэхэтнүүдэн иргэдэн хилмигдүүлдэг энэ түүхийг бас зурж дотроосоо юулж авч цаасан дээр болгоод нэг жаахан тавьширсан юм аа. Ингээд сайн харуул ингээд дотор нь бас янз бүрийн дүр байгаа даа шүү дээ. Дүрүүд байгаа. Наа дотор ч тий. Тэгээд одоо урт гэцэгтэй бүсгүй. Тий, хотогт хувилгаад Монголын өмнөө байсан. Энэ бүр гээрсэн лам гэдэг ба шүү дээ. Бүр гэрэлтсэн. Гэрэлтсэн тэр өвгөн тий хоёр шавны хажуудаас нь дэмнээ тохоогийн түшээ явж байгааз. Тэгээд энэ бас яг зохиомжлолоос ярьсан ч гэсэн айгүй гоё яг гол дүрээ яг гээрсэн лам дээр авснараа илүү дүр маань тодорч одоо гарч ирж байна. Би мэдгүй, би зүгээр. Би зүгээр зурсан. Би ямарсан нөгөө номын үтсэн биш үү? Мэдрэмжээрээ л госон шүү дээ. Тэгээд бас нэг яруу найрагч хүний одоо зураг гэх юм уу маш гоё юм. Яруу найралаг надад санагцсан. Бас одоо энэ ч тий нарны тусгал энэ ч шалбакн дээр тусцсан байгаа байдал тий. Гэтэ энэ ч харуул сайн харуул өхрийн эврэн дотор байгаа шүү дээ. Тий. Тэгээд нэрний үлэн чи юу болоод байна? Галзуурсан гал өхөрж ил тэгээд Содон Балжрын буян нэмэх. Чи юу болж байна гэж байгаа юм шиг эргэж хараад эцэгчдээс асуусан байгаа юм шиг сэтгэл төрөхөр хийсэн тий. Зурсаа. Маш гоё. Нан чин дуусаагүй зүйлүүд олон бэ. За. Энэ бас ахтар. Энэ нүүрсний жагсаал дээр та нар энэ түүхийг мартсан уу гэж биднээс Чингүн хандорж асууж байгаа юм. Манж Хиттийн эзэрхийлэгчид Бээжинд 13 дугаар Далай ламыг дагаж явсан одоо өөрөх нь хүүг Бээжинд амийн хорлоод нөгөө ёс ямбны замаар явсангүй гэдэг өчүүхэн шалтгаан гаргаад тэгээд цаад утгандаа Чингүн хандоржийн эх орон сэтгэлийг мохоохын тулд зориг нь өхүүлэхийн тулд хүүгийнхэн толгойг авчихсан. Тэгээ нөгөө мөнгөн цар дээр хүүгийнхэн толгойг авчирч өгдөг штеп. Хүүгийнхээ хойноос хяа нараа дагуулад ингээд читээр дамжаад очсон. Одоо тэгээ тэр уруул амгалцсан энтриг бол яг тэр түүхийг мэддэг учраас тэгж одоо зурхыг бодсон юм л да. Уруул нь хаатсан морин дил дээр тэгээ галт тэргээр дамжаад тэгээд дөнгөж очиход тэгээ энэ өөр рүү чиглэсэн одоо улс төрийн том сүрдүүлэг явж ийн гэдгийг ойлгоод тэгээ хүүгийнхэн толгойг тэрвэрж гараад хадган ороож тэрвэрж гараад мортойгоо одоо морио унж давхаад жанчхүүгийн давааны тэнд ирээд
буугаад цөрхөртл уйлаад жанчуугийн даваанаас одоо хойш марл илжгийн туурай майланган шахааны мөр гаргахгүй гэж ташуураар нь савж исэн гэждэг тийм номогтой тийм ээ. Тэгээ энэ төв халахын алтан ургийн одоо жинхэнэ шууд ухсааны энэ Чинва ханд орж тэдний удам ухсааг мөхөөснөрөө за би өшөө дээр нь яриа намайг ерөнхийлөгчийн зөвлөх байхад Чинва ханд орж ч юм уу сайн ноён хаан Наман Сүрэнч гэдэг юм уу маш олон ийм сангууд угна нэр нь байгаад идэг. Ажиллаж гэнэ үгэд улсын бүртгэлийн газраас ингээ асуусан чинь санхүүжилт байхгүй учраас үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэдэг зүйлийг зөндөө сонссон. Алдартай олон эх орончдын нэртэй сангуудыг төр ивэлдэн аваад яагаад үйл ажиллагааг энэ одоо дэмжиж ээж болдгоо юм бэ? Хэрэгтэй хэрэггүй гадаадаас ингээл юу гэдэг юм те 9 шидийн тоглолт, маазарсан шоу, хөл бөмбөг одоо ингээл хэрэгтэй л байдаг л байх л та залуучууд. Явж энийг түүхэн хүмүүсийн нэрэмжит сангуудыг жишээлбэл Чинва ханд оржийн сан гэхэд за гайгүй сандал нэг 150 200 жилийнх нойгоор нэг хаан чим нэг хэвлийн хурал хийсэн болол тэнд нь хідэн хуучин эрдэмтэн алга пад дашиж би энийгээ магтаал ингээл дуусдаг шүү дээ. Үгүй эн чин энэ түүхийг бид нар үр хүүхдэд хэлмээр байна. За дээр нь манай зураачид бас зурмаар байна. Би чамд нэг жоохон тийм дургуйгч өргөсөн юм билж магадгүй. 1990 оноос хойш ер нь эх орончдон магтан дуусан зургууд гэхээсээ илүүтэй импрессионизм талдаа нөгөө contemporary art талдаа баруун нөгөө либералуудад таалагдах гэсэн модернист зургууч шиг тий сюрреалист зургууч шиг тэр модернизмын бүх салаа салбарт авчуулдаг тийм клякса буюу одоо орсоор хэлгээд нэг юм бодог нялсан ийм юмнууд маш их гарсан. Тэгээ энийг их сайн зураг гэж сурталчилсан. Энд чи гэтэл одоо юу гэжсэн тухайн үедээ бас үзчихсэн л да. Бараг 6-7 мянган зураг нэр бүхий дипломатын одоо нэр дээр гадагшаага гарсан байгаа юм. Тэгээд тэр 6-7 мянган зураг нь баруун дөрөндөд ингээ гарчвал Монголын одоо урлаг утга зохиолцтой айгуу тийм сурталчилж гин л гэсэн үг үстэй. Гээд яасан. Дэлхий дээр өнөөдөр хинч тухай Монголын арт урлаг өстой мундаг байна гэж хинч ярихгүй л байна. Гагцгүй зүгээр манад тийм хулигны хөрөнгө оруулалт орж исэн байхгүй. Яаж нөгөө тархийг угаах уу? Яаж одоо муу зургийг жинхэнэ одоо Монгол зургийг байхгүй болохгүй, Монгол сэтгэлгээг байхгүй болохгүй гэд тэгээд байскал нэг үзгэлэн гардаг тэгээд энэ дээр очихлоор ингээ тэг гайхаддаг байхгүй. Яагаад энэ сайхан эх орончдон зурж болдгүй юм? Киног энэ яага хийхгүй байгаа юм? Үндэсний телевизэд ч юм уу те? Яахаараа бидний хорон хумсаа яаж яасан мөнгнөөс татвар матур авчгаад бүр төрөөс баталгаажсан тэр татвараа авчгаад яагаад ард иргэдээ хэрэгтэй зүйл хийж болдгоо. Тэгээд энэ дээр мэдээж сөрж дуурж исэн, салхи сөрж дуурж исэн зураачтай бол би хэлэхгүй. Тэдэрэн ч гэсэн цээжинд миний нэр байна. Олон за гэхдээ нөгөөтэйгөр за Монголын зургийг зурсан штэ гэж одоо жишээлбэл хүмүүс хэлгэл байх л та. Олон хүн хэлэх байх. Жишээ нь Хөрлбаатар гэдэг зураачийн жишээ нь эсвэл инхчин гойн ч юм уу те. Ингээд нэг сайхан тал морь тавьж идэг. Бүр ингээд тэр нөгөө гарын үсэг юм болцсон. Энийг гэхээр ингээд яаж наран гэрэлгээл тэгэхээр чинь яг юм шаргал, ягаан, хүрэн бор өнгийн тийм чулуунууд тэгээ нэг тийм цонсон, наран цонсон байгаль ч юм уу энүүгээр өөрийн гэсэн өнгөтэй зураач. Нөгөөтэйгүр хүн хэрвээ жинхэнэ зураач байгаад тэр зураач нь гадаад байдлыг зурх биш дотоод тэр мөн чанарыг зурдаг, сэтгэлийг зурдаг байсан бол яагаад Монголынхон сэтгэлийг энэ бүх шаналгааг зурхгүй байгаа юм бэ гэж би их олон зураачтаас миний үеийн одоо зураачтаас надаас одоо ах их зүү ихнээс бас асуумар санддаг байхгүй. Мундаг уг нь бол зургууд мундаг байдаг. Гэхдээ болсон болоогүй нэг баахан хүлэг баатарууд танигдахгүй юм. Тэгэл тэр деталүүд дээр бол их анхаарах шиг байгаа юм. Одоо ийм хоромсохтой байсан, морных нь амгай тов руу одоо ийм байсан, эмээлийн бүрэг ийм байсан, ийм сайхан торго өмсөжсэн ч гэж. Үгүй эн чинь тэр цаад Монгол түүхийг бүтээж байгаа зурагшүүд эдэрч. Тэгээд энэ рүүгээ эргэж харах талдаа бас мэлэг боловсролтой холбоотой байж магадгүй л дээ.
Жишээ нь би яг зүгээр тийм одоо магадгүй тийм Монголын байлдан дагуулж гэх юм уу те. Айн данаас ирж байгаа ч гэх юм уу те. Тийм зургуудыг үзчихэл байсан л да. Гэхдээ яг ингэ төсөөлж боддог. За дайны үештэй энэ чинь дайн болоод буцаж яваа. Тэгэхэд л ингээл нэг л их ингээл шонхор шуу муугаа ингээл барьцсан ингээл барьтай торгод дурдан болсон. Чи бүү штэ дайн чи тийм штэ. Ирүү аман молт усэрч 10 түмэн адууны минь алган хаан вэ ахнар минь 10 хошуу байдын чинь ахнар хаан вэ эгчнэр минь гэж дуу өгдөг лөө. Тин чин холын аян дайнд яваад хүлэг морин эзэнтэйгэн эргэж ирээгүй. Хэдэн мянгаараа эргэж ирээгүй. Баахан нус нулимс хагцал гуниг ирж байгаа штэ. Ягаад тэгэхээр Монголын түүх өөрөө юу гэж хэлдэг өнөөдөр дэлхийн нийтээр бас хүлээн зөвшөөрж байна. Энэ юу юм гэхээр монголчууд бол эд баялагын төлөө байлдаан хийж бусд руу товтолж байгаагүй гэдэг нь бол тодорхой болчихлоо шүү дээ. Пакс Монголика буюу инх тайванч шудраг дипломат зарчимд үндэслэн Монгол төрийн гадаад харилцааг бий болгоно гэж байсан. Тэгэхээр Чингисийн 1206 оноос 1381 оны одоо юань гүрэн мөхсөн энэ цаг хугацааны зургуудыг бол асар их судалгаатай хиймээр юм шиг байгаа юм. Би танайхны нэг одоос нэлээд нэртэй зураач нэг дээлийнхэн торгоны өнгө нэг тийм хятад торгоны хийгээд сүүлийн үед гарсан торгоны хий байхгүй. Ингэж болохгүй. Манай Нацаг дөржин киногч гэсэн хийхдээ сайхан 1970 онд гарсан одоо нэг авдрыг эсвэл бүр 1930 одоо 30 40 оны зүйл биш. Хизээ 80-ад онд гарсан одоо Оросын цаг магийг аваачаа тавьчихдаг. Өөрөөр хэлбэл нөгөө юу судлаагүй. Эд материал нь цаг хугацаатайгаа зөрөөд байгаа шиг уран зурагтай ч гэсэн яг тийм анзаарах байдаг байхгүй юу. Түрүүн бид нар ярьлаа штэ. Яагаад энэ Монголынхон дотоод гуниг, дотоод шаналн энэ их тесрэлтийг бий болгож ингэж зурхгүй өөртөө бол та нар зовдгүй юм уу гэж асуумаар тий. Баруудных нь таалагдаад нэг хэдэн доллар авах нь чухал байд юм уу? Эсвэл хэрвээ зураач нар нэгдээд ард олонныхон энэ хар утааг зураад 100 зураач нэгдээд талбай дээр 100 хар полотно гаргаад ирэлтэй. Тийм ээ. Нөгөө черный квадрат чиг юм гаргаад ирэлтэй. Эн чинь бас өөрсдийнхөө л дуурчин гэсэн үг байхгүй юу? Тийм ээ. За. Энэ зураг бас яг энэ цаг үетэйг хослолцсон байгаа тийм. Гэхдээ хослуулна гэж би бодоагүй. Энэ минь зүгээр миний тэр нь илүү надад гой санагдсан. Тухайн үедээ л надад юу гэдгийг сэтгэлээл хөнгөлж зурж исэн л зүйл маань ингээд ийм байгаа болохоос би яг цаг үетэй хослуулъя гэж нэг бодоод исэн байхгүй. Нүрсний чагсаал цаана болж байна. Та нарын түүхийг мартсан уу гэж. Ястаа л нэрээ түүхээ эргэж судалж гоё энэтэй холбоотой контентууд гаргаж ирж те залуус арт түмнээ ингээд түүхээрээ бахархах тийм сэтлэг төрүүлсэн юм контентууд их хийдээсэ гэж бодож байна. Одоо яг л мартагдаж шít үнэндээ. Тий. За энэ аягүй гоё романтик зураг байна. Нацаг дөрж. Тий, Нацаг дөрж Пагам Дулам хоёрын арийнх нь бол би ч бас нэлээ гайгүй юутай символист зохиолч юм аашаа энэ хөөтө тогон дотор байгаа надах чинь. Монгол улсыг нэг Монголыг өөр нэг хөмөрсөн тогон дотор байсан гэж хэлдэг шүү дээ. Тий. Өөрийнх нь зохиолдод нэг хуучин хөөгийн югаар. Тэгээд энэ хөмөрсөн тогон дотор ганц гэрэл гээгээ энэ хоёр нэг нь 18, нэг нь 19-тай, нөгөө нь 18-тай. Тэгсэн хэрнээ цэнхэрлэн харагдах уул гэдэг дууг Пагам Дуландаа зориулаад биччихсэн. Миний нутгаанд дөнгөж бичиж эхэлж байгаа. Жаргалтай хос. Лайпциг яваагүй. Энэ хоёрын урд замд бол хэлмэгдүүллийн гашуун он жилүүд нэг нь 31-тэй, нөгөөх нь 32 настай байхгүй төрөд алга болно. Хамт амьдрч чадаагүй. Хоёулаа им одоо угсаа сурвалжит удмын хоёулаа нийлээд 4-5 хэлтэй. Нэг нь л гэхэд одоо манж, хятад, төвд, монгол бичгтэй дамдин гэж амгалан гацааны дамдин гэж мужаан дарахны охин сонгодог гэрийн боловсралтай. Нацаг дөрж өөрөө онхтын жамин гэж одоо үндэсний түүхийн музейг бий болгосон тэр жамингойгоор дөнгөж 7 настайд нь даштарж гэж аав нь хөтөлж очиод бичиг үсэг сургаад 15 наснда хэвлэх үйлдвэрт ороод Жанжин Сүхбаатар дагуулж одоо үсэг өргөчөөр оруулж исэн. Ийм хувь заяа. Тэгээ 1930-ад оны тэр хар шуурганаар хоёулаа дайлтарч
мөхсөн зулууд Монголын өнөөдөр ямар байгааг энэ хүмүүс байхгүй байгаа учраас Монгол юм бас харанхуй байгаамаа гэж хэлмээр санагддаг. Маш гоё ракустай зурсан. Тэгээ энэ ч лаг хөрх Европ готлон утас. Эдгээр ч бас амар нөө. Тийм шүү дээ. Нөгөө Гуччид одоо Гуччигийн реклам тоглосон анхны Аз өгмөртэй. Өөрөө ямар гоё хүүхэн байсан гэж бодсон та нар тий. Ямар гоё. Тэр зургийн байгаад байдаг шүү дээ. Тийм байдаг. Хитгэн зураг онцлог гэж бүх зураг л гоё санагдаад бүгдийг ярих бай ямар. За энэ ардын жижигчийн эчин хорлоо гоё. Хойлоо тэгэл нэг хитгэн зураг үзчихээл тэгэл яа л да. Ардын жижигчийн эчин хорлоо. За энэ бас л хэлмэгдүүлэлт шүү дээ. Мөрдөндийн тийм мөрдөндийн ядам сүрэн гэж зүрхний гойлонгоо буюу бусдна гэдэг зураг байна. Энэ эмэгтэй хүн ер нь Монголын. Би түрүү ярьсан шүү дээ. Хэлмэгдүүл гэдэг зөвхөн буудаж алахыг хэлэхгүй. Зөвхөн одоо хорих газар руу тугдаад тэнд нь харанхуй бүтэнд төгсчихийг хэлэхгүй. Хэлмэгдүүл гэдэг бол энэ геноцид гэдэг бол оюун санааны геноцид. 1930-аад онд хүрээний хамгийн гоё хос гэгдэжсэн. Мөр дэндвийн ядам сүрэн улсын прокурор, улсын төв театрын дарга. Энэ болохоор хожимо ардын жүжигчин болсон эчин хорлоо гоё. Нүгэл буян кино тоглодгоо да. Тэр хүний залуу насыг нь зурх гэж хичээсэн юм. Тэгээд эчин хорлоогоо ханигаа алдснаас хойш маршал Чо улс руу одоо уйлаад миний ханиг яасан, миний нөхрийг та нар хаашаа хийч өгөж уйлдаг. Ажилдаа очихоо байсан гэж ярьдаг. Тэр 9 гудамжинд хар тамхинд орсон гэж хүмүүс одоо ярьж исэн. Тэр үнэн удлаа бөөмөд. Тэгээд нэгэн одоо 1940 он дөнгөж гараад байж хахад тайзан дээр тэр эчин хорлог олоод ир ажил төрөлд нь оруул гэж маршал үүрэг өгчлээ. Тэгээ нэг концертын програм буюу бэлтгэл дээр ирсэн улс төрийн товчоо буюу том дарга нар тэр бэлтгэлийг нь концертыг хянах гээд ирж. Тэгэхэд хүн дулаан хөвшиг нэгдээд үсээн задгаалсан нөмгөн дээлтэй эчин хорлоо гарч ирж ямар ч ятг хуучир шанзгүйгээр 10 түмэн адуун сүргэн арайхан ууланд алаглсгээд үзэгдэн амраг нөхрийн минь алтан шарил арайхан ууланд цайрсгээд үзэгдэндээ хөгж ардын дуулж исэн гэдэг тийм домогтой. Энийг надад базрын ширэн дуугаа ярьж исэн. Тий. Гоё юм аа. За энэ миний нөгөө одоо та нарын хэлээр краш азарсан. Миний краш Стефен Цвейг. Стефен Цвейг бол ер нь дэлхийн сонгодог юугаар бол Сэнгийн Эрдэнэл гэсэн үг заяа. Цэнгийн Эрдэнэгван одоо уянгийн тууж романууд ямар гоё байлээ те. Тэрүүн шиг дэлхий дээр энэ хүн бол Цэнгийн Эрдэнэ шиг тийм гүн, нандан, инхри, эрхэмсэг, эмзэг тэр бүгдийг магтан дуулсан танихгүй эмхтэд бичсэн захидал Амок энэ төр гээд маш гоё зохиолуудтай. За тэгээ энэ хүн өөрөө 1943 онд ч гэлөө Рио де Жанейрод эхнэртэйгээ дөрвөөд нөгөө Гитлер энийг үзэхэ болоод улс төрийн цагаачлалаар дөрвөж очиод тэгээд энэ амиа хорлцсон шүү дээ юутайгаа. Яг тэр өчнөн олон еврейчүүдийг хоморхолон устгаж ийсэн. Одоо тэр тухайн энэ дээр бас гараад ин чи би тэндээ бас их уран бүтээлч чадсан тийм ээ. Төлж бариад ингээд энийг бас юунд орныхоо тэнд би өлөгдөг байсан. Крашихаа зургийг. Тий, крашихаа зургийг. Тэгээ энэ ингээд төлж бариад энэ дээр ингээд бахан еврейчүүдийг бүгдийг энэ нацист свастик байгаа үстэй хас байгаа үстэй тий. Тэр амир цаг үеийнхаа юм тэгээд энэ үе тий энийг ингээ шатаага явж байгаад тий энэ утгаар нь зурж ирсэн. Өнгө орж ирсэн байна. Энэ 22 онд намайг одоо тийшээ орхоос яг урд намар нь юунд яасан Эрдэнэс 5 толгойроо бид нар ажиллаараа явсан. Тэгсэн нэг юм карьер шүү дээ уул уурхайн карьерийн нэг инг ботгон наваачир тэр доошоо карьер унсчих. Тэгээд сахиад ботгоо хайж явж чадахгүй ганганаад утсан сар болж ийн гэд хүмүүс очиж ус аваач өгчээсэн гэд залуу анги тэгээд нөгөө юун сүүн ингээд туслаад газар энэ Английн ирмэг дээр гэдэг зургийг зурсан байгаа. Харин энэний дараа яг бас нэг өөр нэг Английн ирмэг дээр би зурхыг хичээсэн л дээ. Тэр нь бас энэ байна. Энэ ирээдүй гэдэг бол яг энэ хүн энэ эмээ энэ хүүгийн ээж байхгүй магадгүй солонгос ч юм уу тий. Та нар шиг нөгөө зураг мураг бити тайлбарлал гэдэг үсдэг үл үү? Ер нь бол сүүлийн үед тайлбарладаг болж байгаа. Тайлбар зөв юм байна. Энэ дугууны покришкийг ягаад би энэ деталаар авсан юм бэ гэхлээр ер нь зүгээр ерөнхийдөө л ингээд тавьчихдаг шүү дээ манай энэ хашаануудын. Тэгээ энэ эмээ бол социализмын үед
маш гоё өнгөрч исэн машины дугуйхгүй. Одоо энэ покриш хэрэггүй болсон. Энэ нэмээ нийгэмд хэрэггүй болсон. Хөгшөд хүүхэд ангалын ирмэг дээр цаана их хот байдаг. Энэ зүүн наран билүү зүүн баян ч билүү зүүн наран гэсэн цонгон хайрхан дүүргийн нэгэн гудамж эмээ хүү хоёрт энэ хятадын 10 төгрөгийн уутанд талах хүүхэд нь амандаа хийх нэг модон чихрээс өөр энэ хоёрт өөр цааш нэх мөнгө байхгүй. Ийм амьдрал бол зөндөө байгаа. Тэгээ энийг эрхэм одоо манай дарга дээдс мэддэг ч юм уу ч юм уу. Хоёулаа англын ирмэг дээр. Би бас нэг киноны зураг авалт дээр өмнө говьроо яг очиж харж байсан. Маш өрөвдөм тийм төр зураг байлаа. Тэгээ ерөөсө говь руу явах айгүй гонигтай болсон шүү дээ. Говь явна гэхээр сэтгэл их өвдөн. Ягаад тэгэхээр тэн чинь нэг төрөм, улаан төрөм. Хар төрөм болдог. За одоо хоёлаа чихнээсээ сүүлчийн зураг тайлбарлаад зогсоохгүй л яриалах юм байна зургаа. Яриалах юм байна харин тий. Зааж гар би хальт тараах. Хотмон намайг сансноо гэдэг зураг та. Хотмон намайгаа санаж гинөө гэж юу? Тийм, номын ковер болсон зураг та. Одоо номын ковер тий. Одоо зураач мураач гуугадах шаардлага болцсон шүү дээ. Өөрөө зураал. Өөрөө номын хацлаараа надад тийм мөнгө байхгүй шүү. Чадна шүү. Тэгвэл зурна шүү. Шууд өөрөө зурчихлаа. Одоо бүр амар биднийг ажилгүй болголоо. Тэгээ яг тэ энэ нэг сугандаа цэцэг барьсан байна. Бидний л амьдрал шүү дээ тий. Миний өдөр тутмын л амьдрал. Нэг уулзалтанд орно. Нэг компьютер номоо бичиг цаасаа бариад явна. Айлын ээж хүн юм чин сүү өндөг талхаа бариад явна. Бас хажуудаа нэг цүнхтэй. Тэгэл ерөөсөө миний амьдрал ийм л байсан. Өнөөдөр ч гэсэн ийм байна. Цаашдаа ч ийм л байх байлгүй. Би хизээдэл нэг зарцтай болов. Том зураач болоод зарцтай болов. Болох юмсаа. Болох юмсаа. Ингээд хүмүүс ингээ эргэж харцсан. Энэ нэг хүмүүс эргээ харцсан. Тий, наад чи миний крашлсан. Намайг крашлдаг л. Краш нэргээ. Тий. Ер нь ингээд тантай ингээд цог ингээд алхахаар айгүй хүмүүс бас яг ингээд хардаг те. Баян хараад Малина шиг явдаг. Нэг шиг зөв рилсээр би маш товчоор гоё. Тэгээ. Богинц богинсон хэлбэрээр хий те. За энэ нөгөө нацаг дөржийн 3 цоврлынх нь. Тий, наад зургандаа би хайртай. Яг тэгэхээр энэ дээр нацаг дөржийн харц их болцсон юм шиг санагддаг байхгүй. Та нар анзаарсан бол энэ жижигхэн харандааны нэг тийм байна. Өдөр цохож байгаад яг ингэж нуух хэрэг гардгийн. Нөгөө ялангуяа мөрдөнд жил болоход харандаа цаасыг бас ер нь үзэг цаас харандаа тэгээ юу бичснийг юу хийж байгааг байнга шалгадаг дэлбэ гэдэг гинтийн шалгалтаараа шалгадгийг. Тэгээ яг шорон л бол шорон штэ. Шорон бол төгс байх албагүй. Төр бас л нэг байх ёстой газар нь мэдээж. Хамгийн гол нь тэр газраас ирээдүйд хийх олон ажлынхаа эхлэлийг тавиад гарчилж чадвал одоо би түрүүн сонд ярьцлага өгсөн л дээ би үнэхээр их өлсөн. Үнэхээр даарсан. Гэхдээ нэг 2 ном 100 гаруй зураг хийж гарч ирсэндээ би баярлагдгийн. Энэ бол тэр газар надад өлзийгөө өгсөн гэсэн үг. Мэдээж хүний эрх Монгол улс өөрөө бас л хөгжиж байгаа юм чинь тэнд байсан төрийн олон албан хаагчид бол юу гэж л одоо ингээл хүнийг зовоё гэж бодох уу? Хууль журмын хүрээнд байлгаж исэн. Бичиг цаас оруулах үедээ оруулна, оруулахгүй үедээ оруулахгүй, шалгах үедээ шалгана, шалгахгүй үедээ шалгахгүй. Тэгээд хамгийн гол нь эхний одоо тэр мөрдөнгийн нэг тийм бүдэг харанхуудаа өргөө ер нь хэцүү хүйтэн эхний жил бол ер нь жоохон өвдсөн шүү. Дараа нь тэгээ одоо хүртэл ингээд миний ер нь барилгаар бол фасад бол гайгүй л байгаа даа. Корпусороо жоохгүй. Асуудалтай гэхдээ албархан гайгүй болох байлгүй гэж бодож байгаа. Каркас нь байгаа юм да гэж одоо тэгээд юма хийх нь л чухал байсан. Дэлхий дээр маш олон хүн одоо жишээ нь сонгодог сэтгэгч Вольтер те Бастилийн шоронд тэр олон Германы сонгодог сэтгэлгээг урагшлуулсан шиг Францын одоо хувьсгалчдыг бий болгосон шиг те. За эсвэл юу гэдгийг түрүүний миний ярьдаг Сорженицын, Варлам Шаламов гэл одоо Коломаг бичдэг. Ер нь шорон дамжаагүй яруу найрч их цөөхөн шүү дээ. Хамгийн одоо романтик бараг хүүхдийн зохиол гэмээр Дон Кихотыг бичдэг Мигель Сервантес шоронд сууж явахдаа тэр Дон Кихотыг бичижсэн. Олон жил шүү дээ. Хин бичсэн Оскар Уайлд байна.
бас шоронд орж исэн. Тэгээ яг хэвдээ нөгөө манай аавын шүлгэнд гадах шиг үг хэл амнаасаа болж гайтдаг үлтэй амьттай энэ сэхитнүүд гэчээр тиймэрхүү тохиолдлууд бол их байсан. Тэгээд тэр агуу хүмүүс тэнд байхад одоо өчүүхэн би бол одоо өрхөө хэмжээнд бас юмаа хийгээд тэдний жишээ бас намайг амьд байлгаж хулан хэвээр минь үлдэхэд оюун санаагаа хадгалах нь байтугай дархалахад хэрэг болсон юм шиг санагдсан. За тэгээд намайг зураачдын эвлэл орол би ер нь өмцөм өшөж орно. өмцөм хаалгын өшгөлөд орж байгаа. Ягаад тэгэхээр зураачдын эвлэл маань гишүүнэрийн урилга өгсөн юм аа. Тэгээд энэнд бол би их баярлж байгаа. Энэ бол зүгээр нэг хүнийг нас орсны дараа холон зураач байсан шүү гэж бичих юм биш байхгүй. Энэ бол бусдаас суралцах мэргэжлийн төвшөнд өөрийгөө боловсруулах том үүд хаалга гэж би харж байгаа. Орчуудын эвлэгэд бас тустай байгаа. Зураачдын эвлэгэд бас тустай байдаг те. Манай ээж зураачдын орчуудын эвлэлд юуг нь өргөдлөө гэсэн бас гишүүн болоо те. Тий, танай ээж чинь мундаг хөгжлөө. Ээж нөгөө маш хожуу урлагт орсон болчраас нэг юм хүүхчиг юм хөөрхөн баярлаад ингээ гүгэд байдаг. Тэгээд нөгөө нэг хүн таныг ингээд гишүүн болгоод өгье гэдэг өргөдлөө өгсөн чинь харамсалтай татгалцаар өгсөө. Тэгээд хуралдаад яагаад татгалцаа өгсөн чинь сургуулийн төгсөөг өгнэ. Амар сонин юм Оо юу гэж байгаа юм бэ? Одоо хараа тэгж бас болохгүй л дээ. Жишээ нь рэпний тухай ч юм уу рэпин нэг 1800 одоо оны төгсгөлд штэ тэр чинь тийм ээ. Оросын одоо хамгийн алдартай зургуудын нэг ижил мөрний бурлакуудыг зураад сургуулийн академи художество гэдгийнх нь оюутан байж явах үедээ Крамской нөгөө передвижникүүдтэй нийлээд тэгээ передвижникүүдийн гол одоо босгоч хин Крамской нөгөө нэг алдарт нөгөө үл таних эмэгтэй гэж Незеснаг зурдаг. Крамской өөрөө тэр нийлээд бусад 13-таагаа нийлээд юуны эсрэг боссон гэхээр актем өөрөө дандаа одоо юу гэдгийг гадаадд нөгөө Итали руу жишээлбэл шагнал Италийн одоо грант тэтгэмжил юм байна л да. Тэгээ Италид хэрвээ очих юм бол нөгөө л хуучны антик жинхэнэ баримлуудыг эртний грекийн гой баримлуудыг бүх юмнуудыг үзэх уран зурагтай ойртох те Леонардо да Винчи, Микеланжело, Рафаэль тэдний одоо жинхэнэ их одоо зургуудтай танилцах тэр шанс гарч ирсэн мэн л. Тэгэхэд тэр шалгалтын нөхөд тэр тэдгээр зураачтаас Оросууд юу шаарддаг байсан юм бэ гэхээр яг нөгөө одоо тэр байгаа антик фигуруудыг Аполлоны толгойг одоо яг ижилхэн зурхыг шаарддаг. Нөгөө жинхэнэ залуу халуун зураачд бол юу гэж байгаа юм гэхээр үгүй бид Орос орныхон дотоод мөн чанарыг зурна. Бид өөрсдийнхөө Орос хүний сэтгэлийг зурна. Ингэжээж тэндээс зөрчил үүсээд тэр передвижникүүд анх тэгж гараа үсттэй. Тэгээд сүулдэ өнөөдөр тэр олон зураачдын тэр нөгөө Волхалагийн найр энтер гэдэг ч юм уу тийм сэдвүүд өгдөг байсан гэж байгаа байхгүй актем. Тэр зургууд үлдсэнгүй харамсалтай нь. Харин өстой нөгөө ижил мөрний бурлакууд нөгөө Незесна нөгөө олон тий Густадиев тий одоо ингээл нөгөө жинхэнэ Оросын уран зургийг дэлхийд Оросын уран зураг болгож харагдуулж идэг тэр зүйлсийг эдгээр зурсан байхгүй. Тэгэхээр энэ альва тэр сургуульд сурах нь чухал биш. Альва сургуульд сурах хэрэгтэй л байх. Гэхдээ ямар ч мэдрэмжгүй, ямар ч авиасгүй зүгээр дипломтон өөрөө зураач болдоггүй шүү дээ. Харин тий. Тэгээд дэлхийн урлагийн түүхэнд ч зөндөө байгаа тий. Яг мэргэжлийн дипломгүй нэ зөндөө. Тэгээ явж энэ чинь ер нь тэгээ шаналн штэ. Явж энэ бол шаналн биерийн үзүүрээс өөрийнхөө цусыг тусалж яах л гэж бодож явах хэрэгтэй. Нэг л тийм сайхан романтикарлаа солонгийн 7 хонгод биерийн дүрэл энэ төр гэл үгүй штэ. Явж өөрийнхөө шархруул биерийн дүрж те. Тэгж бичгч нь л жинхэнэ зураач болгодгийг хичнээн олон зураачийн амьдрал нотолж гэнэ үү те. Тэгээд одооны байгаа энэ уйтгартай, ууртай, дарамттай, хэрүүлтэй
Утаатай энэ нийгмийг хэн угна гэрэлдүүлэх ёстой юм. Зураачд гэрэлдүүлэх ёстой байхгүй. Тэгээ болдгсон бол ингээл энэ хан туургуудаа бүгдээр ингээд гоё будмаар бүгдийг их өөрчилмөр илүү сайхан нийгэмд амьдрмаар энэний төлөө зураач хүн өөрийнхөө биерээр өнгө будгаар тэмцмээр юм шиг санагд юм аа. За одоо болидхүү. Болморгүй. За. Дахиад нэгэн гоё дурдъя л та бас өнгөрсөн хамт бас манай хөгцөө нэгдэл 70 төрхөө үзлэн гаргаж ирсэн тий. Тэгээд таныг нэг одоо 1900-аад оны үеийн хүрээний амьдрал дээр ирээдүгээс ирсэн мотоциклтаа ирээд ингээд танартаа би үннийг хэлэхээр ирлээ гэдэг нэртэй зураг авч ирсэн тий. Тэгж исэн. Анх бид нэр тэгж танилцсан. Одоо бид нар 10 жилийн өмнө өдөө болтол бид нар бас нөхөрлж जैन. Тэгээд энэ хооронд манай хөгцөөгийн тэр дотроос манай их чулуун бол уран бүтээлийн өндөр олзтой яваа. Маш сайхан үзэсгэлэн гаргасан гэж би сонсч ийсэн. Ерөн зүгээр урчуудын эвлэл үүссэн цагаас хойш зохион байгуулагдсан үзэсгэлэнгүүдэд хамгийн их олон үзэг цуглуулсан үзэсгэлэн бол их чулууныхайсан гэдэгт манай хөгцөө нэгдлийнхний одоо тэр хөгцөө нэгдлийн нэгэн гишүүн гэж би өөрийгөө бодож явдаг хүний хувьд бол үнэхээр барилж исэн. Тэгээд юу юм аа хүн нэг тийм үг байдаг штэ. Хүн урлаг дотор байгаа өөрийгөө хайрладаг хүмүүс байхад тийм ээ? Өөртөө байгаа урлагийг хайрладаг хүмүүс байдгаа гэдэг бол бас их чухал үг байхгүй юу. Тэгэхээр өөртөө байгаа урлагийг хайрлаарай. Бити зэврээрээ тий. Битгий одоо ингээд нэг хүмүүс ерөн зураачд ингээд нэг тийм хараад ахад за нэг эхнэрийн хорионд ороод нэг жоохон мөнгөчтэй болоод тий. Тэгэл зэвэрчих. Та нарын зэврэх арга бол тий айгу амархан шүү дээ. Нэг гайгүй урлантай болоод тэгээд энэ чинь маш олон үзэгч одоо ингээд гэрхаа ажиглаж идэв штэ ер нь харж идэв штэ. Тэгээд сэтгэлгээний их өөрчлөлт хувьсгал хийсэн гой зургууд нөө дүүрэр шиг тий германы сонгодог философик урагш нь хэдэн алхамж ирсэн зургууд штэ. Би чамд бас эртэд хэлжсэн да яга. 1400-аад оны зураг. Энэ тэгж ард түмнийхээ сэтгэлгээг урагш нь чирсэн зургууд яахгүй л одоо энэ масс соёлын нөмрөлт бол одоо арайлтын дөө орж ирлээ тий. Баруунаас ч их орж ирлээ. Урд зүгээс ч гэсэн их ороод ирлээ. Тэгэхээр эннээс л одоо яаж игэл нэг л болтож дайжаад л Монгол сэтгэлгээ, Монгол түүхэн сэтгэлгээ, гоо зүүн сэтгэлгээ бүгдээр ингээл авч үлдэх нь л одоо бидний чухал юм байх таа л гэж бодож байна. Одоо байхгүй. Хичээнэ. За. Жил та. За. Хэр удаж байна? Цаг 9 минут. Таны төрсөн өдрөөр одоо манай энэ ярьслага маань гоё цацагдана. За. Тэгээд төрсөн өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Зурга тосон мод гарч хаашд бас зурхыг бодороо. За. Тэгээд таны үзэсгэлэнг одоо тэсээ одоо хүлээж гин. Үүр ингээд тосон модгийн. Ямар гоё вэ тэгвэл. Та бол одоо куратороор нь ажиллаж байх. Тэгээд тэгээд амьдрал өөрөө их гоё баян өнгөлөг. Тэгээд тэр өнгөлөг баян амьдралыг өнгөлөг баянаар нь ингээ харъя гэдэг юм уу? Инхинд бол өөртөө бүтээх бэртгчин биш, шимэгч хорхой биш бид нар тий. Бид нар их тийм бүтээгч байр суурьтай амьдрмаар санагддаг. Тэгээ ер нь дурлуулж л амьдр нөхөс дарлуулж амьдрмааргүй шүү. Тий. Дарлуулмааргүй шүү. Бослох шүү. Уран бүтээл болгон бослох шүү. Тий. Зураг бүхэн шүлэг бүхэн бослох шүү. Ингэж босож амьдрна. Тэгвэл зурна шүү. Тий. дахиад хэдэн асуулт асууж. Асуулт биш ээ. Богинохон. За. Битээ залхаатай л та. За. Йоо. Та нэг айгүй сонин бас нэг хэлжсэн. За. Тэр хорих ангид байх та. Би өнгөөр цангаж исэн гэх. Тэр айгүй сонин. Надад бүр ингээд бүр тарих руу ороод зүрх рүү очих шулаа тэр. Бас хүн бас өнгөөр цангадаг байх нэ. Бас сонирхолтой. Мэдээж тэр газар тийм хүйтэн харанхуй энэ төр байхаас гадна мэдээж
хүний эрх энэ төр яриад идэхстэй хоол моолын норматив нөгжил байгаа шүү дээ. Гэтэ тэнд нэг хамгийн хэцүү зүйл байсан гэхээр би өнгөөр маш их цангасан. Маш гоё өнгөөр. Өмсдөг хувцсныхаа өнгөөрч байж магадгүй. Гадаа харж байгаа энэ тэнгэрийн өнгөөрч байж магадгүй. Монголынхаа уудам талын өнгөөр ч юм уу те. Хэргэлдэг одоо гоо сайхны бараа гоё үнрээр. Тэгээд бүр нэг шүлэг хүртэл битсэн. Одоо тэр шүлгээ данж авчирсангүй л дээ. Марк Шагалийн гүн цэнхэр өнгөөр би цангаж өглөө. Ван Гогийн наран цэцгийн элчинд би дулаацмаар байна гэж бичижсэн. Таны одоо чэйжэнд байна. Наач ямар гоё. Одоо тэгвэл наач шүлгэрч байна. Чэйжэнд харин байхгүй зөвхөн энэ. Чэйжэнд авах гэнэ. Тий, ялтныг шүүх рүү авч явдаг хар тэрэгний цонхоор ямар ядруухан харагдана вэ миний хорон. Гүн цэнхэр улбар улаан тод шаргал нэлийган өнгийг би яагаад олж харахгүй байна. Тэгэд би түрүү хэлсэн шүү дээ нэг юм хортон дайсны нэгэн хорон санаатан хотын маань саарл утаагаар бүрхсэн юм шиг гэж тий. Тэр тухай шүлгэн дээр гардаг. Энэ сайн мөрөд. Тэгээ ер нь ямар ч хүн тэгдэг л баха. Үгүй гэж бодож байна. Энэ бол арай өөр мэдрэмжтэй. Тэгээд нэг удаа ингэсэн би их багада сандаг байхгүй. Одоо сандгад их багад юмдаг. Гүн одоо dark purple гэж хэлдэг штэ. Нэг гүн ягаан байдаг ш нийл ягаан. Нэг тийм өнгийн нэг юм чихрийн цаас ороод ирсэн байхгүй тэр газар. Тэгээ би тэрийг аваад орныхоо дээр наагаад тэгээ тэр өнгийг харахаар миний дотор их гоё болдог гэсэн. Хөөхт насны. Үгүй анх бол тэр өнгийг амьдралдаа анх удаа харж байгаа юм. Тэгээд сая тэр газар чихрийн цаас ороод ирсэн чи тэр өнг яг надад яг энэ өнг би дутагдаад байсан мэн гэдгийг мэдсэн байхгүй. Ийм өнгийн өнг. Хүн өөрөө тийм ассоциацаас ч юм уу тийм өнгнүүдээс хүн өөрөө бүрддэг байх. Миний мэдрэмжтэй. Тэгээд сох дутдсан байл ш тийм газар чинь. Улсын их хурлын гишүүн Хасан Уянг хичээн бас нэг таны ингэж чичээд пост оруулсан байсан. Тэрэндээс бас нэг бүр зөвхөн бүр шивгшиг болсон. Тэр болохоор уруул нь улаанаараа байсан гэж хэлээрээ гэдэг. Тэр үг бүр ингээд нэлбэс гармаар өгсөн шүү. Тэгээд үнэхээр л уруул нь улаанаараа маш сайхан нэгтэй шүү. За баярлалаа. Энэ бол зүгээр бусдынхаа бас тайлгаруулж ирсэн. Нөгөөтэйгөр миний уруул яг иймэрхүү өнгөтэйгөр улаанаараа л байх юм бол амьдрал хэвээрэл юм гэсэн үг байхгүй. Хаач ирэн тэгэл тийм л байх хэрэгтэй. Хаач хүн амьдрч те амьдрал үргэлжилж जैन юм бүхэн сайхан л байна. Юм бүхэн болж бүтэн. Хүмүүсийн хооронд үл ойлголцол байдаг. Төр иргэний үл ойлголцол байдаг. Бас эсрэгээр төр иргэн ойлголцож болдог. Тийм ээ. Тэрнтэй адилхан бид нар хорвоог дандаа сайн сайхан өнгөөр харж, сайн сайхан өнцгөөс нь харж явах юм бол бид нар өөртөө тэр диважин гөрхөө сэтгэл дотроо зогслоож чадах юм бол амьдрал бол нэг тийм зүртэй, тийм хэцүү үед биш гэж боддог. Тэгээ энийг хүн бусдаас нэг биш өөрөөсөө нэг хэрэгтэй юм шиг байна. Тэгээ болж игэл тэгээд нэг хатуу зурсан гурав шиг. Элдүүр даадаг гурав шиг тий юмны ард гарч сурах, юмыг өнгөрөөд сурах. Тэгээ ирээдүйдээ итгэж өөдрөг байж сурах. Тэгээ энэ сурах гэж олон юмдаа би дархлаатай болохын тулд би одоо зурж сурахыг бодож байна.